За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр GLBT энэ хоёрын шалгалтанд бэлтэж байгаа, би дан бэлтэж байгаа хүмүүстээ зориулаад бас нэг өөр хэлбэрийн шалгалтын асуултыг хамтдаа ажиллаж үзье гэж бодож байна. За ингээд өнөөдрийн шалгалт маань болохоор энэ дээр ингээд гарч ирсэн байна. За ингээд хамтдаа уншаад үзгөө те. Касэ но готоба но йомигата тошите моттомо良いものを1、2、3、4から1つ選びなさい. гэсэн одоо ийм утгатай өгүүлбэр нь өөрөөр хэлбэл 6-аас татсан үгний унших аргад хамгийн тохиромжтой 1, 2, 3, 4-өөс сонгоно гэсэн одоо ийм асуулттай ийм дасгал байна. За ингээд энэ дасгал болохоор зэрэг ерөөдөө 6 асуулттай дасгал байгаа. За өөрөөр хэлбэл 12 зөв хариултыг ажиллана гэсэн үг. За ингээд та бүхэнд энэ дасгалыг 2 минутын хугацаатай ингээд ажиллуулъя. Яг өөрийнхөө нөхцөл орчныг бүрдүүлээд ингээд 2 минутын дасгалыг ажиллаад үзээрэй. За ингээд болж игэл зөв хариултуудаа цаасан дээр тэмдэглээд яваарай. За ингээд хамтдаа дараа нь зөв хариултаа тулах болно. За ингээд ажиллаад эхэлцгээе. Амжилт хүсье. За ингээд сая 2 минутын хугацаатай ажиллаад үзсэн байх. За ингээд одоо болохоор бас дахиад нэг шалгах үүднээс 1 минутын хугацаатай ингээд зөв хариултуудаа дахиад нэг шалгаад өөртөө баттгаад аваарай. За ингээд 1 минутын хугацаатай үзүүлье. За ингээд өнөөдрийн ажиллаж байгаад дасгалын маань зөв хариултуудыг та бүхэндээ харуулж байна.
За ингээд өнөөдрийн одоо бичлэгийг бас хамтдаа үзэж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ хэрвээ та бүхэн таалагдах юм бол би төхний одоо Япон хэл би дааж гэсэн одоо нэртэй одоо YouTube сувганд та бүхэн бүртгүүлээрэй. Ингээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөцгөөе. Дараагийн удаа дахин уулзцаая. Баярлалаа.